Хүртэл зорчход цоо шин автозамаараа давхих боломж бүрдлээ. Чингис Бондын хөрөнгөөр өнгөрсөн 7 дугаар сард эхлүүлсэн 104 км автозамын ажил бүрэн дуусч улсын комисс хүлээн авсан байна. Өчигдөр замын нээлтийн ёслол болж Монгол Улсын ерөнхий сайд оролцлоо. Замын нээлтийн ёслолын ажиллагаа Улаанбаатар хотоос 300 км-ийн зайтай орших дэлгэрт цогт суманд боллоо. MCPC Group зурагдлалын ажлыг нь гардан гүйцэтгсэн байна. Нийтдээ 49.2 тэрбум төгрөгийн төсөв төрөлхтөй энэ замын ажлыг оролцуулаад за өглөөс өмнө нийтдээ 200 км зам ашиглалтанд орж байгааг ерөнхий сайд хэллээ. Энгийн хувьд юу хийсэн гэхдээ зэрэг бидний нөгөө эзэн Чингисийн нэртэй Чингис Бондын мөнгнөөс энэ жил яг 104 км замыг шинээр байж болчихсон байгаа. Өмнөх үеүүдэд хийсэн 100 гаруй км зам ингээд үндсэндээ 200 гаруй км зам маань яг одоо бүрэн байдлаараа өнөөдөр ашиглалтанд орж байна. Улаанбаатар хайрны 500 км газар үлдсэн байгаа. Тэрнийг хэзээ гүйцээх вэхээр онгоцны буудлын руу явах замын зураг гараад тэгээ гүйцээч юм. Гайгүй яхаа одоо 250-60 км газар 5 км газар цаана байгаа. Төр засгийн болон яам удирдлага мэргэжлийн байгууллагууд замыг барьж байгуулсан Монгол Монголын хурдны зам мотор сервис Угнайрын улсын JKC Шинжаан Жингүн Житва компаниуд үйл ажиллагаанд хяналтайж ажилласан Монгол Германы хамтарсан SRP Schneider and Partner Engineer Consult Монгол Энэтхэг улсын хамтарсан ICT Consulting компани удирдлага инженерүүд ажилчдад аймгийн иргэдийн төлөвчдийн хурал засаг дарга тамийн газар нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Зам дагуул хөгжил иргэнэдэг Улаанбаатар Мандалгов чиглэлийн 104 км зам ашиглалтанд орсноор дундговчууд нийслэл Улаанбаатар 100 мод даасан задгад болон бусад сумдуудтайгаа төвөггүйхэн холбогдож байгаа юм а. Цаг хугацааны хувьд ч хурдан шуурхай болж ихээхэн цаг хэмнэж байгаа. Завцамыг үндэсний 3 компани, хятадын 1, за нийтдээ 4 компани хэсэг хэсгээр нь хуваалж гүйцэтгэжээ. Мотор сервис компанийн 10 метрийн өргөнтэй замын 30 км-ийг нь тавьсан байна. Энэ замын өргөнтэй 30-ийн өргөн бол 7 метрийн өргөнтэй 1.5 метрийн өөртөө хоёр талдаа тэгээд 10 метрийн өргөнтэй зам 5 санжийн асфальттай хүчлэлттэй. Баталгаа тогтсоо гэж байна. Танай компани дэвшнэ жилийн баталгаа тогтсоо гэж. Манай компани хугацаанд энэ угаасаа 3 жилийн хугацаа гэдэг одоо юунаас тийм болцоо 3 жилийн хугацаатай 3 жилийн хугацаанд бид нэр өөрсдийнхөө зардлаар энэ замыг өөрөн хариуцаж засвар ажилтныг хийж явна. Одоо энэ жилийн замын чанар бол сайн байна гэж бодсон. Түрүү жилийн зам бол ерөнхийдөө муу байна гэж бодсон шүү дээ. Ингээд одоо явхад ингээд энэ тэмдээ цаалцсан, норцсон идэр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн замууд бол маш сайн байсан баг. За тэгээд хэцүү замгүй асар хэцүү юм байхгүй. Цаг хугацааны хувьд тийм ээ. Эдгэл хоригдлынхаа хувьд ч гэсэн одоо асар их зөрөө гарч байгаа юм л да тийм. Одоо бол зам тавьж чинь одоо сайхан болох эцтэй болчихсон шүү дээ. За эх онд ч Дундгов аймгийнхны хувьд бүтээн байгуулалтаа үргэлжлэн 2.2 км зам шинээр тавигдах бол 1.6 км зам засварын ажил хийхээр төлөвлөжээ.